Орос Украины зэвсэг хүчний байлдааны ажиллагаа үргэлжилсээр байна. Америк Оросын төлөөлөгчид Украины дайны асуудлаар Абу Даби хотод уулзжээ. Тэд улсын дарга Ши Жинпинг Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп нарт Тайваны асуудлаар ярилцлаа. Пакистан Афганистан руу гинтийн агаарын цохилтогч 10 хүн амьдлаа. Арамд үзэгчтэй Тэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр эхэлж байна. Бид өнөөдөр олон улсад болсон онцлог үйл явдлуудаас хамгийн онцлог мэдээллийг хүргэх болно. Украины дайныг эзлэх дипломат яриа хэлэлцээр идэвхтэй үргэлжилж байгаа. Гэхдээ үүнтэй зэрэгцэн дайны талбар ч гэсэн ялгаагүй байлдааны эрс чангарсан байдалтай байна. За Оросын зүгээс өнгөрсөн шөнө Украины нийслэл хот замун ойролцоох хэд хэдэн хотууд руу агаарын цохилт өгсөн байгаа юм. Тухайлбал өнөө шөнө 1 цагийн үед Оросын дрон Пожингийн дайралтын улмаас Киев хотод орон сууцны 2 барилга халдварт өртөж гал гарсан гэж хотын зэргийн захиргааны дарга Тимур Ткаченко мэдээлсэн байгаа юм. Энэхүү алдлын улмаас 1 хүн амиа алдаж 7 хүн ширхэгдсэн байна. Эрчим хүчний яамны мэдээлснээр шөнийн дайралтанд эрчим хүчний дэд бүтцэд эвдрэл саатал гарсан гэж байгаач дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй. Нөгөө талд Украины агаарын хүчин өнгөрсөн шөнө Орос улбаны улсын Краснодарын хязгаар болон Ростов мужийг онилж дроны халдлага хийсэн байна. Гэхдээ цэргийн дэд бүтцүүдэд томоохон хохирол учруулсан талаар орон нутгийн албаныхан мэдээлж байна. Тухайлбал Ростов мужийн Тагараг хотод Бреневийн нисэх онгоцны үйлдвэрийн ойролцоо гал гарч онгоц шатаж байгаа зураг гарсан байна. Энэ үйлдвэр нь Оросын усан онгоц, нисэх онгоц, тэр дундаа А50 тагнуулын онгоцыг үйлдвэрлэдэг. Энэ үйлдвэр Украины товтлогоонд өртөж байгаа нь анхны удаа биш байгаа. Ростов мужийн аман захирагч Юрий Слесар товтлогоог баталсан. Гэхдээ Бреневийн үйлдвэрийн талаар тодорхой дурдсангүй. Түүний хэлснээр байр, сууц, агуулга байгалийн хий дамжуулах хоол эвдэрч гэхдээ мөн 3 хүн амиа алдаж 8 хүн ширхэгдсэн гэсэн мэдээлэл өгсөн байна. Краснодарын хязгаартай халдлагын тухайд бүс нутгийн захирагчийн мэдээлж байгаагаар товтлогоог дайн ихснээс хойш хамгийн урт хамгийн хүчтэй дайралтын нэгэ гэж тодорхойлсон байна. Энэхүү товтлогооны улмаас 6 хүн ширхэгдсэн 20 орчим айлын сууц халдлагад өртсөн гэж байна. Астрасогийн мэдээлснээр 1 дрон С-400 агаарын хамгаалтын систем байрладаг Оросын цэргийн ангиас 700 метрийн зайд байрлага руу унсан байгаа юм. Энэ анги нь 11-р сарын 14-нд бас дроны товтлогоонд өртөж ясан удаатай. Оросын батлан хамгаалах яамны зүгээс хар тэнгисийн дээгүүр 116 дрон, Краснодарын хязгаараас хязгаарын дээгүүр 78 дроныг сөнөөсөн гэж мэдээлж байна. Үүний өмнө Москва хот руу чиглэсэн 10 дроныг устгасан талаараа мэдээлж байсан гэлээ. Тэгвэл үргэлжлүүлэн энэхүү дайныг дуусгах яриа хэлэлцээр хэрхэн үргэлжилж байгаа талаарх мэдээллийг хүргэе. За өчигдөр Орос улбаны улсын хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Женев дэх Америк болон Украины хэлэлцээний дараа Америкаас санал болгосон шинжлэгдсэн энхийн төлөвлөгөөний хувилбарыг хараахан хүлээж аваагүй байгаа талаараа мэдээлж байсан. Тэгвэл өнөөдөр Америкийн нэгдсэн улсын армийн нарийн бичгийн дарга Дэн Дрискол Абу Даби хотод Оросын талын төлөөлөгчтэй хаалттай байдлаар уулзсан тухай мэдээлэл Reuters агентлагт ирсэн байна. Энэхүү мэдээллийг Америкийн нэгдсэн улсын захиргааны аюулгүй байдлын үүднээс нэрээ нууцлсан албан тушаалтнууд тус агентлагт өгсөн байгаа юм. Гэхдээ уулзалтанд Оросын талаас хэн оролцож байгаа нь тодорхойгүй. Америкийн нэгдсэн улсын Украины асуудлаарх бодлого, байр суурь сүүлийн саруудад огцон цавлаж байгаа гэж хэлж байна. Өнгөрсөн 8 дугаар сард Дональд Трамп болон Владимир Путин нарын Аляскийн дэд хэмжээний уулзалт Вашингтон, Москвагийн зарим шаардлагыг дахид хүлээн зөвшөөрөхвээ гэсэн болгоомжлыг Европын улс орнуудад төрүүлж байсан. Гэсэн хэдий ч Америкийн нэгдсэн улсын зүгээс Орос улбаны улсын газрын тосны компаниудын эсрэг хоригуд тавьж дарамт шахалтаа нэмэгдүүлсэн байдаг. Харин энэ удаад Америкийн талаас 28 заал бүхий энхийн төлөвлөгөөг Украины талд санал болгосон боловч энэ төлөвлөгөө Орос улбаны улсад хэд давуу байдал олгож ирнэ гэх шүүмжлэлийн бай мөн болоод байгаа юм.
Ерөнхий агуулгын хувьд Украины чухал стратегийн бүс нутгуудыг Оросын де-факто мэдэлд өгөх, зэсэд хүчнийх нь хэмжээг хязгаарлах, НАТОд элсэх боломжийг нь хаах гэх мэт заалтуудтай. Эдгээр нь Украины хувьд хүлээн авахд тун хүндрэлтэй нөхцлүүд байна. Владимир Зеленский ч гэсэн эдгээрийг бууж өгөхдөө дүүцхийц алхам байна гэж тодорхойлсон. Тэгвэл өнгөрсөн нэм гарагт Америкийн нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Украины төлөөлөгчтэй Женев хотно уулзаж энэхүү төлөвлөгөөг 28 залт байсныг 19 болгож бууруулсан болохыг аль талынхан баталсан байна. Яг ямар заалтуудыг хассан болох нь тодорхойгүй байгаа. Гэхдээ Украины дэд сайд Сергей Кислиця шинэ төлөвлөгөө анхны 28 заалттайгаас нэлээд өөрчлөгдсөн, тун бага зүйл өөрчлөгдөөгүй үлдсэн гэдгийг хэлсэн байна. Мөн газар нутгийн асуудал, НАТО, Орос, Америкийн харилцааны хүрээнд хамаарах чухал яриа хэлцээрүүдийг илүү өндөр түвшний хэлэлцээрийн хүрээнд бүр тодруулбал Дональд Трамп болон Владимир Зеленский нарын хооронд хэлэлцэхээр болсон гэсэн байна. Энэ эдгээртэй зэрэгцэн НАТОгийн тухайд ерөнхий нарийн бичгийн дарга Марко Рүте Дональд Трампын дэмжлэгтэй энхийн төлөвлөгөө яриа хэлэлцээр доктортой урт хугацааны шийдэлд хүрнэ гэж найдаж байгаа гэдгийг хэлж байна. Нөгөө тал Европын улс орнуудын тухайд энхийн төлөвлөгөөний өөрсдийн хувилбараа хэдийн боловсруулсан байгаа. Тодорхойлох юм бол Их Британи, Франц, Герман гэх 3 улсын боловсруулсан Европын хувилбарт Украины армийн дээд хэмжээг 600 мянга биш 800 мянга болгох. Мөн газар нутгийн асуудалд урьдчилан де-факто Оросын нутаг гэж тогтоохыг эсэргүүцэх, мөн хэлэлцээг фронтын одоогийн шугамаас эхлүүлэх. Мөн зарцаагдсан Оросын хөрөнгийг Америкийн биш Украины нөхөн төлбөрт ашиглах зэргээр саналууд оруулсан байгаа лээ. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Хятад улсын дарга Ши Жинпин нар хоорондоо утсаар ярьсан байна. Гэхдээ хэд хэдэн стратегийн асуудлыг болон ялангуяа Тайваны асуудлыг хэлэлцсэн байгаа нь олон нийтийн анхаарлыг татж байгаа юм. Хятадын төрийн хэлэл мэдээллийн зүгээс хэлж байгаагаар Ши Жинпин Тайваныг Хятадтай буцаан нэгтгэх нь дэлхийн 2 дугаар дайны дараах олон улсын хэв журмыг сахиулахад амин чухал суурай гэж үзэж байгаа гэдгийг хэлсэн байна. Япон улсын ерөнхий сайд Такаичи Санаигийн сүүлийн үеийн Тайваны асуудал дээрх Японы байр суурийг болон уг асуудал дээр Хятадын засгийн газрын зүгээс баримталж байгаа байр суурийг Ши Жинпин онцлон дурдж Америкийн нэгдсэн улсыг Хятадын гол эрх ашигыг хүндэтгэхийг Дональд Трампаас хүссэн байгаа юм. Уг дуудлага удаагүй болохоор тохиролцсон айлчлалын өмнө хоёр улсын хамтын ажиллагаа харилцааг илт сайжирч байгааг харуулсан үйл явдал болж байгаа. Тодорхойлох юм бол Дональд Трамп Ши Жинпиний урилгыг хүлээн авч эх оны буюу 2026 оны 4-р сард Бээжин хотноо айлчлахаар болсон бол хариуд нь Ши Жинпин эх жил мөн адил Америкт төрийн айлчлал хийх тухайга ярилцсан байна. Гэхдээ яг 5 нь бол хараахан зарлагдаагүй. Хамтын харилцаа сайжирч байгаа нь өнгөрөгч 8-р сард, доошлоор 10-р сард Өмнөд Солонгос болсон уулзалтын дараа хоёр талаас тарифын маргааныг намжаахаар тохиролцсноос харагдаж байгаа. Тодорхойлох юм бол тухайн үед Дональд Трамп тарифыг 10%-аар бууруулснаар зарласан бол Хятад улсын тухайд Америкийн нэгдсэн улсаас авах шар буурцгийн худалдан авалтаа сэргээж ашигт малтамлын экспортын хязгаарлалтыг төр зогсооно гэж амлаж байсан. Мөн Ши Жинпин Дональд Трампд хандан харилцан ашигтай байхын тулд хоёр улс хоорондоо зөвчл маргааны оронд санал нэгдэж хамтдаа нэг шийдвэрт хүрдэг байх хэрэгтэй гэж уриалсан байдаг. Угаар тэднийг шинээр тогтоож байгаа харилцааг доктортой болоод харьцангуй эерэг уур амьсгалтай болсон гэж харж болохоор юм. Энэ удаад харин Япон улсын шинэхэн ерөнхий сайд Такаичи Санаигийн мэдгдсэн хэрвээ Тайваны эсрэг Хятад цэргийн хүчээр дайрвал Япон улсын оршин тогтнолд эрсэл учруулж байна гэж үзнэ нь Хятадтай ширүүхэн маргаа өрнүүлэхэд хүргээд байгаа юм. Япон болон Хятад улсын хамтын харилцаа ажиллагаа муудаж олон улсын анхаарлын төвд ороод байгаа бол үүнтэй зэрэгцэн Америк улс Хятадтай илүү хамтын ажиллагааны харилцаа тогтоохыг ирмэгцэж байгаа ч гэлээ бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар Япон улстай нэгт хамтран ажилласаар байгаа юм. Дональд Трамп Ши Жинпинтэй ийхүү уцаар ярьсныхаа дараа Япон улсын ерөнхий сайд Такаичи Санаитай уцаар ярьсан гэдгийг анхаарах хэрэгтэй. Тэдний ярианы сэдв нь бүс нутгийн аюулгүй байдал, ялангуяа Тайваны нөхцөл байдал, зүүн өмнөд Азийн бүс нутагт доктортой байдлын тухай байсан. Мөн болцошгүй аюул занал хийлийн эсрэг бүс нутагт инх тайвныг хадгалахын тулд Америк болон Япон улс хамтын ажиллагаагаа хэрхэн бэхжүүлэх талаар зөвлөлдсөн гэж Такаичи Санаи хэлж байгаа юм. Такаичигийн эрс шийдэмгийн удирдлага дор Япон улс Хятадын зүгээс тавьсан шаардлагуудыг эсэргүүцсэн байр суурьтай Тайваны талд зогсно гэсээр байгаа нь бүс нутгийн хүрээнд төвшүүртэй цаг үеийг авчраад байна гэж олон улсын шинжээчид дүгнэж байна.
Энэхүү Америк, Япон хятад улсууд зэрэг үүсэж байгаа хүсмэл байдлыг намжаан зохицуулахыг хичээж байгаа боловч Тайваны тал дээр баримталж байгаа эрсдэс ялгаатай байр суурь нь Дональд Трамп болон Ши Жинпин нарын хамтын ажиллагаанд ахин нэг маргаан үүсэх эрсдлийг дагуулж байгаа юм. Пакистан улсын зүгээс өнөөдөр Афганистаны газар нутагт агаараас цохилт өгч, үүний улмаас 10 энгийн иргэний амьд хүрсэн тухай Афганистаны засгийн газраас мэдээллээ. Энэхүү эмх замбраагүй хүсэлмэл байдал хоёр хуршийн хооронд олон 10 жилийн турш өрнсөн хилийн мөргөлдөөн Их Британий колоничлалын үед зурагдсан гэдэг Дурандын шугам гэгддэг маргаантай хилийн шугам, зам зөвлөлт Афганы дайны үеэс хойших бүлэглүүдийг удаа дараа нуун дарагдуулсан гэх мэт олон асуудлуудыг дахин сэдрэж байгаа. Нөхцөл байдлыг хурцласан үйл явдал нь өчигдрийн Пешавар хотод болсон бөмбөгдөлт гэж хэлж байна. Тодорхойлох юм бол Пакистан дахь Пешавар хотод болсон бөмбөгдөлтөнд Пакистаны холбооны цагдаагийн төв байр өртөж 3 офицер амиа алдаж 11 хүн шархагдсан байна. Энэхүү хадлын ард хэн ямар бүлэглэл байсан нь одоогоор ил болоогүй байгаа ч гэлээ. Пакистаны их баригчид энэхүү хаалтлыг Афганистаны төрийн эрхийг барьж байгаа талибуудын явуулга байсан гэж үзэж байгаа юм. Гэхдээ Афганистаны нутаг дэвсгэрээс үйл ажиллагаа явуулдаг нэгэн бүлэглэлийг онцлон буруутгаж байгаа нь Тэхрик Талибан Пакистан гэх нэртэй бүлэглэл болон түүний харьяа салбар бүлэглэлүүд байгаа юм. Энэхүү бүлэглэл нь Афганы Талибантай холбоотой ч гэлээ тусдаа бүтэцтэй хил орчмын бүсэд голлон үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Нэгдсэн үндэсний байгууллага болон Пакистаны засгийн газар Тэхрик Талибан Пакистан гэх энэхүү бүлэглэлийг алан хядах байгууллага гэж үздэг. Тиймээс Пакистаны их баригчид Афганистаны газар нутаг руу хариу арга хэмжээний хүрээнд цохилт өгсөн байж магадгүй байгаа юм. Өнөөдрийн халдлагын тухайд Афганистаны засгийн газрын хэвлэл мэдээллийн төлөөлөгч Забихулагийн хэлж байгаагаар Пакистаны агаарын хүчин хост мужид байрлах энгийн иргэдийн гэрт цохилт өгч, үүний улмаас 9 хүүхэд, нэг эмэгтэй амиа алдсан гэж байна. Кунар болон Бактика мужуудад мөн адил агаараас довтолж 4 энгийн иргэн шархагдсан байгаа юм. Гэхдээ одоо хүртэл Пакистаны засгийн газраас болон цэргийн хүчнийхнээс энэ дайралтын тухайд мэдээлэл хараахан хийгээгүй байгаа. Дарин сануулах юм бол 2021 онд Афганистаны одоогийн төрийг удирдах байгаа талибууд засгийн эрхийг авснаас хойш Пакистантай хөршийн харилцаа эрс мууцаар ирсэн гэж хэлж олно. Энэ оны 10 дугаар сард хамгийн хилийн мөргөлдөөний улмаас хоёр талаас 70 орчим хүн амьдсан алдсан хэрэг гарч байсан. Катар Турк улсын зуучлалаар төр гал зогсоох тохиролцоонд хүрсэн боловч Стамбул болсон хэлэлцээгээр урт хугацааны тохиролцоонд хүрч чадалгүй явсаар өнөөдрийн ийм байдалтай ирж байгаа юм. Мөргөлдөөний улмаас хилээр дамжин өнгөрөх худалдаа 8 тасалдаж тус хоёр улсын хил дээр мянган тээврийн бараа бүтээгдэхүүн гатсан байдалтай байсаар байна. Үүнээс үдэж өдөр бүр 150-аас 200 $200 татвар хураамж хоригдлогдож байгаа нь бизнес эрхлэгчдэд томоохон дарамт болж байгаа юм. Пакистаны талаас Афганистаны одоогийн төрийн удирдагчдыг буруутгаж хардсан байдалтай байгаа бол нөгөө талд Афганистанчууд Пакистаны дайралтыг засгийн газрын бүрэн эрхэд занлах хийсэн далд санаатай үйлдэлээ гэж буруутгаж байгаа юм. Энэхүү эдгээр хоёр хөрш улсын төрийн эрхийг барьж байгаа эрх баригчид нэг буруутгасан зогсон тодорхойгүй байдлыг бий болгоод байна. Олон улсын давтаржуулах оролцуулж гэсэн төдийлөн амжилт олгохгүй цаашид улам хүсмэл байдал үүсэхүй гэсэн айдас болгоомжлол нэмэгдээд байна. Дараагийн онцлог мэдээг хүргэе. Судан улсын дотоодын цэргийн хайран болон шуурхай дэмжлэг үзүүлэх хүчний хоорондох 2023 оны 4-р сард эхэлсэн мөргөлдөөн иргэний дайны хэмжээнд хүртлээ үргэлжилсээр байна. Америк болон Сауди Араб, Египт зэрэг улс орнууд хүмүүнлэгийн зэвлэрлэлийн саналыг хоёр талд тавьсан байна. Тайлбарлах юм бол 3 сарын хугацаанд төр зогсолт хийж дайны хөл нэрвэгдээд байгаа олон мянган иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зорилготой энэхүү саналд анх мөргөлдөөнийг эхлүүлсэн хоёр тал эсрэг байр суурьтай байгаагаа хэлж байгаа юм. Шуурхай дэмжлэг үзүүлэх хүчин саналыг зөвшөөрсөн боловч дотоодын цэргийн армийн талаас татгалзсан хариу ирүүлсэн байна. Татгалзсан хариуг тэд тайлбарлахдаа 3 сарын хугацааг ашиглан Суданы гол бүс нутгуудад шуурхай дэмжлэг үзүүлэх хүчээ бэхжүүлэх боломжтой гэж үзэн татгалзсан байна. Дайныг эхлүүлсэн бүлгүүд ашиг сонирхлын зөвшөлтсөлд хүрч чадахгүй улмаас үргэлжилсэн энэ жил гарны хугацаанд тус улсын энгийн иргэд асар их хохирол амсаад байна. Тодорхойлох юм бол 40 мянган гаруй хүн нас орсон, 14 сая гаруй хүн орон гэргүй болсон, даман эмнэлэг, сургууль, захууд бүрэн суурьч олон хүн хоол хүнс усны хомсдолд ороод байгаа юм. Түүнчлэн хүүхдүүд хамгийн ихээр хохирж байгаа. Хоол хижээлийн дутагдалд орсон хүүхдүүдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгааг албаных анхааруулж.
Нэгдсэн үндэсний байгууллагын зүгээс Суданы Хүэн амын 3-2 нь яаралтай тусламж хэрэгтэй байгааг хэлж байна. Аман Судан болон түүний хөрс зэрэгэлдээ орнуудын 26 сая хүнд туслахын тулд 6 тэрбум $, шаардлагатай байгааг хэлж байгаа юм. Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан, Дэлхийн хүнсний хөтөлбөр, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зэрэг нэгдсэн үндэсний байгууллагын агентлагууд дэмжлэг үзүүлж байгаа боловч хөрш орнууд Суданаас ирэх дөрвөстийг хүлээн авч оргинуулж байгаа. Өмнөд Судан Египтийн хөрш зэрэгэлдээ байрлах орнууд дөрвөстийг хүлээн авч тэдэнд зориулсан төр орогнох баазуудыг байгуулсан ч иргэд олноороо байрлах нь янз бүрийн халдвар төвчин тусах эрсдлийг бий болгож даацсан хэтэрч дөрвөсtöд амьдрах нөхцөлийн хувьд зөвхөнд байдалд хүргэж байгаа юм. Өмнө дурдгдсан хүмүүнлэгийн эвлэрэлд хоёр талаас зөвшөлдсөн санал нэгдсэн бол олон улсаас үзүүлэх тусламж үйлчилгээ болон нүүлгэн шилжүүлэлт хийх боломжийг үүсгэх байсан боловч дайны хоёр талд байгаа бүлэглүүдийн хоорондоо итгэх итгэлцэл бага байгааг улмаас тулаан үргэлжилсээр байгаа юм лээ. Мэдээ үргэлжлүүлж байна. Өргөжлүүлэн та бүхэн зарим мэдээллийг товчоор багслан мэдээлнэ. Америк нэгдсэн улсын Дональд Трампын цацаграга Илон Маскын удирдаж явсан засгийн газрын үр ашигт байдлын хилцээг төвлөрсөн бүтэц хэлбэрээр ажиллахаа болсон талаар мэдээллээ. Ихэнх хэвлэлүүд уг байгууллага бүр мөсөн татан буугдсан гэж мэдээлж байгаа ч Дональд Трампын цацаграга өнөөдрийг хүртэл өгөөсгөж байсан юм. Дожиг энэ оны 1-р сард гаргасан ерөнхийлөгчийн зарлигаар байгуулагдсан. Төлөвлөсөн хугацаанаас 8 сарын өмнө татан буугдаж байгаа нь инэллээ. Америк нэгдсэн улсын холбооны шүүгч Камерон Керри, холбооны мөрдөх товчооны дарга асан Джеймс Коми болон Нью-Йоркийн прокурор Летитиа Джеймс нарын хэргийг хэрэгсэхгүй болголоо. Шүүгчийн шийдвэрт дурдсанаар Дональд Трампын томилсон прокурор Линдси Халлиган хууль ёсны эрэхгүй томилогдсон байсан тул бүх хэргийг хэрэгсэхгүй болох үндэслэл бүрдсэн гэж үзсэн байна. Коми болон Джеймс нарын тухайд өөрсдөд нь тулгдсан хэрэгүүдийг улс төрийн сэтэлтэй гэж үзэн удаа дараа няцааж байгаа. Гэхдээ цагаан ордноос нотлох баримтууд өөрчлөгдөөгүй, асуудал дуусаагүй гэж үзэж байгаа нь хэрэг дахин сөхөгдөх магадaltaй болгож байна. Малайз улсын засгийн газар 2026 оноос эхлэн 16-аас доош насныханд сошиал сүлжээ ашиглахыг бүрэн хориглох шийдвэрийг дэмжлээ. Энэхүү алхам нь кибер дарамт, онлайн залилан, бэлгийн мөнчлөг зэрэгс хүүхдүүдийг хамгаалах зорилготой гэж үзсэн байна. Ингэхдээ Австрали болон бусад орны туршлагыг судалж хэрэглэгчийн насыг баталгаажуулахын тулд иргэний үнэмлэх паспорт дээр суурилсан захин баталгаажуулалтыг ашиглахаар төлөвлөж байгаа гэлээ. Мөн томоохон платформод тусгай лиценз авч насны шүүлтүүр, контентын аюулгүй байдлын арга хэмжээ авахыг шаардсан байна. Их Британи улсын ерөнхий сайд Keir Starmer-ийн санаачилгаар хийгдсэн тайлан мэдээгээр тус улс цөмийн станц барихад дэлхийд хамгийн их зардал гаргадаг улс болжээ. Тайлан цөмийн эрчим хүчний салбарт шийдвэр гаргалт хэд удаан, зөвшөөрлийн шат дамжлага олон, эрсдлийн үнэлгээ хэд өндөр тогтоогдох нь хөрөнгө оруулалтыг сааруулж байна гэж анхааруулсан байна. Мөн судалгааны баг цөмийн төслүүдийг нэг цонхны бодлогоор шийдэх шинэ тогтолцоо бий болговол Их Британиас 10 тэрбум фунт стерлингээр зардлаа бууруулж чадна гэж тооцоолжээ. Манай телевизийн гадаад мэдээний хөтөлбөрийг хүлээн авч үзлээ. Анхаарлаа хандуулсан явдал баярлалаа.